Өнөөдөр яг одоо ч байж мэднэ. Маш ноцтой лойрын тухай хуулийг улсын хурлаар батлуулах гэж байна. 25 дугаар сууг телевизэд сэтгүүлчээр Монцомой агентлаг дараагаар ажиллаж байсан сэтгүүлч Баатар Хуйг энэ талаар өөрийнхөө фэйсбүүкт нийтлжээ. Олон улсын гэрээний тухай хуулийн 23 дугаар зүйлийн хууль тогтоомж зөрчил байгуулсан олон улсын гэрээг хүчингүй болгох гэсэн хэсэгт энэ хуулийн 7 дугаар зүйл заасан байгууллага албан тушаалтан олон улсын гэрээ байгуулах эрх хэмжээний талаар хууль тогтоомжийг зөрчин гэрээ байгуулсан бол тухайн олон улсын гэрээг дараах байгууллага авч хэлсэн хүчингүй болгож болно. 1. Сойрхон баталсан олон улсын гэрээг Монгол улсын их хурл буюу үндсэн хуулийн цэц. 2. Монгол улсын засгийн газрын байгуулсан буюу баталсан олон улсын гэрээг Монгол улсын их хурл тус хэлэлцэн хүчингүй болгож болно хэмээн заасан байгаа юм байна. За тэгтэл одоо оруулан батлуулах гэж буй олон улсын гэрээний шинжилсэн найруулгын 35 дугаар зүйл буюу хууль тогтоомж зөрчин байгуулсан олон улсын гэрээгийн хэсгийн 1-д энэ хуульд заасан журмыг зөрчиж эсвэл зохих шийдвэр эрх авахгүйгээр олон улсын гэрээнд гарын үсэг зурсан олон улсын гэрээг Монгол улс заавал биелүүлэх зөвшөөрлийг илэрхийлсэн албан тушаалтны буруутай үйлдэлийг үндэслэн тухайн гэрээг Монгол улсын хувьд хүчингү тооцоолох асуудлыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон улсын эрх зүйн хэмжээний дагуу шийдвэрлүүлнэ хэмээн өөрчлөн оруулж байгаа юм байна. За тэгвэл эндээс ямар асуудал үүсэх вэ? Засгийн газар ч юм уу аль нэг ям хэн нэг итгэхэд олон улсын гэрээ хийгээд ирвэл үүнийг хүчингү болгуулах, эс бөгөөс энэ гэрээ хүчинтэй шүү хэмээн зөвшөөрөл өгөх эрхийг улсын хурал биш гадаад хэргийн сайд мөн хоригдтонгоо дангаараа шийддэг болох юм байна. Энэ хууль чигээрээ батлагдчих юм бол улсын хурал юу ч биш болох ба улсын хурлын гишүүд зүгээр л чуулганы танхим сугалсан хүмүүсийн бөөгнөрөл болно. Мэдээчүүд хууль тогтоогчид хийх ёстой хууль тогтоогчид хэлэлцэн буруу зөвийг ярих ёстой атал ганцхан гадаад хэргийн сайд нь зөв буруу гэд өмнөөс нь шийдчих учраас цэргээр ярил 76 гишүүний буу зөвшгийг нь хураагаад гадаад харилцааны яамд авчиад өгч гэж байна гэсэн үг. Зэвсгээ авраалгасан 76 ямар ямаа дуурах вүлээ? За тоймдож хэлбэл ийм л аюулыг өнөөдөр улсын хурлаар оруулах гэж байгаа юм байна. Асуудлыг мэдээж элбэгдорж ба түүний манан хэмээх шудраг усын хонглынхан зүтгүүлж байгаа нь ойлгомжтой ба чухам үүнийхээ төлөө элбэгдорж өчигдөр олон нийтийн анхаарлыг өөр юмд хандуулах гэж утааны тухай жүжигээ тавьж олон сэтгүүлчдийн өмнө алиа салбардаа болсон одоо илэрхий боллоо. Тэдний тооцоогоор бол өчигдрийн тавьсан жүжиг дээр нь өнөөдөр олон нийт шуугилдаж байх зур амжуулчихна гэж төлөвлөсөн байх. Тэгээгүү бол нэгэнт үндэсний аюулгүй байдлын зөвлөмж нь гарчихсан утааны асуудал хэнд хамаатай. Тэр тусмаа элбэгдөржийн зүрх сэтгэл утаа ямар хамаатай байлаа. Энэ хүнийг нэг өдөр нэг цагийн өмнө ч гэсэн амжилж төрөөс айлуулахгүй бол гөлгөө юу боллоо гэдэг шиг сайхан бэлэг огцоргоосоо ердөө 2 өдрийн өмнө Эрдэнтийг гол гаргаж чадсныг бид нүдэрээ харсан. Энэ хуулийг ийхүү өөрчлөн зүтгүүлэхийн далд санаа нь мэдээж одоо хэрүүлийн алин болоод байгаа 5 толгойг хуваан идэх бэлтгэлээ хийж байгаа нь энэ юм. Хууль өөрчлөгдсөний дараа бүх бүрэг мөнх оргил тохиолдол өнгөрнө. Үүнийхээ төлөө мөнх оргил шан харамжаа аваад нөгөө оюу толгойн гэрээнд гарын үсэг зуралсан жижиг зоригчиг чимээ аниргүй замхах болно. Манан бүлэглэлийн зарим ноход жишээ нь баяр цогц сайхан бэлгнэр олонний нүдээс хол байгаа хэдий ч тэднийг орлон орж ирсэн MCS шудраг усын хонглынхан улсын хурал төрийн ордон яам тамаг гэд хаасайгүй луйвраа өргөжлүүлсээр байгаа нь энэ болж таарав. Тэд 5 дахь луйвртаас нааш санаа амрахгүй нь ойлгомжтой болж байна.